Сайн манайхаа дараах хвшлэгээр олдож байна. Энэ удаагийн хвшлэгээр The H.O. цувралын part 2-ыг ярьж өгöd бэлэн болсон байна. Энэ удаагийн бичлэгтээ маань намайг сэргээж онцгой болгодог Bacchus Carbonated хамтран ажиллаж байна. Bacchus брендийн шинэ өнгө төрөх шин төрөл буюу газтай energy drink хүн ороходоо зүгийн балын найрлагатай эрүүл бөгөөд хамгийн сайн сэргээх тул бүхэл өдрийн турш эрч хүчтэй байлгана. Чамайг сэргээж онцгой болгох Bacchus Carbonated. Миний хажуугаар намайг сохтав let me carry эротик гэж дууч гэр хайр Bacchus Carbonated. За 3 дугаар анги маань 7 давхрын залуугийн танилцуулгаар эхэлдэг. Яг би л танилцуулга гэж хэлээд байгаа болохоос өмнөх амьдралынхаа талаар огт гардаггүй. Гэхдээ шоунд оролцож байх үед гаргаж буй үйлдэл, хэлж буй үгнээс нь дүгнээд би өөрийнхөө зүгээс танилцуулж байгаа гэсэн үг. Манай хүний хувьд бол энд байгаа оролцогчдын дунд хамгийн ухаалаг, хамгийн тайван нь бөгөөд ерөнхийдөө бусдадаа хүлээн зөвшөөрөгдөөд байнга биш ч гэсэн чухал үеүүдэд манлайллыг гартаа аваад эхэлж гисэн байдаг. Ухаалаг хүнд удирдлага өгөөд явах нь зөв хэдий ч тэр нь хэрвээ муу хүн байж таарах юм бол нэлээд эрсдэлтэй. Гэхдээ азар манай 7 давхар бол сайн муугийн тал зогсохоосоо илүү зөв гэж утсан талдаа зогсдог нэгэн. Мэдээж өөрийн эрх ашгаа хамгийн тэргүүнд тавина. Гаднаа бол яг л робот шиг ямар ч сэтгэл хөдлөлгүй зөв гэж утсан зүйлээ хийдэг хүн шиг харагдавч дотроо бол бас ч гэж хүнлэг гэдэг нь гаргаж буй жижиг үйлдэлүүдээс нь ажиглагддаг. За танилцуулга дууссан учраас буцаад үйл явдал руу орцгоё. Хамгийн сүүлд шатаар гүгээд нэмэргүй зөвхөн сонирхолтой зүйл хийж ижил цаг нэмэгдэнэ гэдгийг ойлгосон жинсүү маань өрөөндөө ASMR хийж цаг нэмэхээр оролдож байтал 7 давхрын залуу тамхилыгээд өрөөдөрдөг. Жинсүү маань жаахан бүтлгүй ч гэсэн бусад оролцогчтой бодох юм бол харьцангуй дундаж нэгэн байсан болохоор 7 давхрын залуу хамтрал маягийн харилцаа үүсгэхээр хурж ирсэн байдаг. Сонирхолтой зүйл хийн гэхлээр хамгийн ихэнд юу санаанд чинь орж байна гэдэг асуудал жинсүү маань инээдтэй зүйл хийхэд болох байх гэж хариулдаг. Яг уу тийм байж болох юм. Гэхдээ инээдтэй зүйлээс ч гэсэн удахгүй залах нь тэрний дараа юу байх бол гэж асуухад жинсүү маань хариулж чаддаггүй. Хариулт нь юу ч байсан гэсэн бидний хийх сонирхолтой зүйлс жинхэнэ сонирхолтой зүйл буюу хүчирхийлэл рүү баг багаар ойртно. Бид нэр хүссэн үсээгөө тийш явахыг нь болиулж чадахгүй, нэгэнд чадахгүйгээс хойш хүчирхийлэлд хүрэх замыг нь ядаж удаашруулъя. Одоо гараад бөөндөө юу их талаараа ярилцах, тэр үед зарим нэгнээс тиймэрхүү санал гарч иж магадгүй. Тэр болгоныг нь өөрчлөөд арай эерэг зүйл рүү чиглүүлэхээр хичээцгээе гэж хэлдэг. Удалгүй бөөндөө цуглараад юу их талаараа ярилцах бөгөөд хүчирхийллийн шинжтэй хид хідэн санаа гарч ирсэн ч манай хоёр урдчлаад ярилцсны ачаар бөөндөө нэг нэгээрээ авьяасаа үзүүлэхээр болдог. Хамгийн ихэнд 7 давхрын залуу маань авьяасаа үзүүлэх бөгөөд хамраараа лимт тоглож үзүүлсэн нь 24 цаг нэмж чаддаг. Ингэснээр бусад оролцогчид ч гэсэн урам ороод дор бүрнээ бэлтгэж байгаад нэг нэгээрээ авьяасаа үзүүлэхээр болдог. Гэхдээ түүнээс өмнө энэ шоуг яг хизээ дуусгах талаараа ярилцах бөгөөд хамгийн бага мөнгө олж байгаа хүн буюу нэг давхрын залуугаас саналыг нь асуудал 1 тэрбумыг л олчих юм бол дуусгыг их бөгөөд түүний 1 тэрбумыг олох хугацаа нь ойролцоогоор 2 сар орчим юм байна лээ. Тэгээ үнийг нь ч гэсэн бусдын зөвшөөрснөөр 2 сарын дараагаар тэмцээнийг дуусгахаар тохирцгоодог. За үүний дараагаар авьяасаа үзүүлэх цаг ирэх бөгөөд 5 давхрын эмэгтэй дуудуулаад 10 цаг, 6 давхрын залуу хавтан аглаад 15 цаг, 2 давхрын эмэгтэй хавтан аглаад мөн дээрээс нь бан зүшгэлснөөр 17 цагийг нэмэлж чаддаг. Дараагаар нь 4 давхрын эмэгтэй дуудуулах бөгөөд шал солгоод дуулсан болохоор 1 цаг 50 минут л нэмэлдэг. Эцэст нь ямар ч авьяасгүй гэмээр 3 хүн үлдсэн байх бөгөөд ядаж нөгөө хоёроосоо дөрвүүлээд нийгэм үзүүлчихье. Тэгвэл миний дараа тунж үлдсэн 2 авьяасгүйний талаар яригадаад би мартагдчих гэж бодоод жинсүү маань ямар ч хөвсөлгүй бүжиглэх бөгөөд 18 минут нэмэлдэг. Гэтэл түүний дараа 1 давхрын залуу алиалагч болж үжиглээд 30 гаруй цаг нэмүүлэх бөгөөд хамгийн сүүлд үлдсэн 8 давхрын эмэгтэй би хүнтэй унтахтаа л хамгийн сайн гээд 6 давхрын залуутай унттал бүр 69 цаг нэмүүлж чаддаг. За ингэснээр цагаа нэлээд дэвшлүүлж чадах бөгөөд үүний ачаар манай хийдэд баг зэрэг амс хийх боломж гардаг. Энэ завшааныг ашиглаад 1 давхрын залуу маань одоо шатаар гүйх шаардлага болсон болохоор бохирыг миний өрөөнд цуглуулахаа болиулж болох уу гэд асуудал хүн болгон одооноос түүний өрөөнд бохироо цуглуулах нь зохисгүй гэдэгтээ санал нэгдсэн ч өөрийнхөө өрөөнд бас хадгалах дургүй байдаг. Тиймээс ардчилсан аргаар санал хурааж нэг хүнээ сонгоод түүний өрөөнд хадгалахаар болдог. За тэгээ санал хураалт болохоос өмнө баахан лобби явагдана. Хамгийн их лобби хийж явсан хүн нь 4 давхрын эмэгтэй бөгөөд хамгийн том өрөөтөө 8 давхарт бохирын хадгалъя гэдэг санал гаргаад 1 давхрыг өөрийн талд оруулж чаддаг. 2 давхрын эмэгтэй баг зэрэг муухай аштай болохоор саналыг нь авч чаддаггүй. Харин 3 давхар уюу манай жинсүүгийн хувьд авьяасаа үзүүлэх тэмцээнд хамгийн бага цаг сунгуулсан болохоор бохир хүлээж авах өндөр магадaltaй учраас дуртай наргагүй нэгддэг. 5 давхрын эмэгтэй хэтэрхий сайхан сэтгэлтэй учраас хин нэг сонгож чадахгүй гэж татгалздаг. 6 давхар бол 8 давхартай нэг оронд орсноос хойш нэг тал болсон болохоор уулзах шаардлагагүй. 7 давхрын хувьд жинсүүтэй нэг тал болохоор окей гэдэг.
Эсрэг талд 6 давхрын залуу ч гэсэн жинсүүд санал үгийгээд хоргон лобби их бөгөөд 7 олон 2 давхартаа уулзаж өөрийн тал олгож чаддаг. Эцэст нь санал хураалтын дүн гарах бөгөөд жинсүү маань 3 санал, 8 давхрын эмэгтэй 4 санал авснаар бохирыг хадгалах үнээр сонгогддог. Нэг санал нь яасан гэсэн чинь 5 давхрын эмэгтэй хоосон санал өгчихсэн байдаг. За ингээд хамгийн их мөнгө олдог, хамгийн том өрөөтэй үндэ багч гисэн хариуцлага өрөөлөх болсон нь шудрагаас тогтсон юм шиг санагдаад бүгдээрээ баярлаж байсан ч 8 давхрын эмэгтэй үнтэй санал нийлдэггүй. Гэхдээ санал нийлэхгүй байлаа гэд явал гэж бид нэр олуулаа ингэ шийдчихсэн байхад гэж бодсон ч харамсалтай нүггүй байдаг. Өдөрт нэг л удаа ирдэг хоол ус нь 8 давхраар дамжиж доошоо буудаг гэдгийг мартсан бөгөөд санал нийлэхгүй байсан 8 давхар маань өрөөндөө орж хаалгаад өгччихгээд тэдний хоолыг явуулах болчихдог. За 4-р анги маань 4 давхрын эмэгтэйн танилцуулгаар эхэлдэг. Анх харах юм бол бүтэлгүй, жоохон мангартуу, хүн амтны дургу үргээд л явж байдаг нэгэн гэж харагдавч заримдаа хүний бодоогүйг бодчихсон явж байдаг. Өөрийнхөө эрх ашигын төлөө эсвэл мөнгөтэй холбоотой зүйл дээр толгой нэлээд сайн ажилдаг. Шодрог ус зүйлийн хажуугаар дуугүй өнгөрдөггүй, хэлгүүгээ илчдэг. Гэхдээ тэр нь зөвхөн өөртөө намааралтай үйдэлтэй. Нөхцөл байдлыг ажиглаж байгаад аль ашигтай талд нь орчгож чаддаг нэгэн. Нэг сул тал нь зөвхөн өөрийнхөө төлөө муу хүмүүстэй ч гэсэн эргэлзэхгүй нийлэх боломжтой. Нэг үгээр бол өөрийн гэсэн үзэл бодлого нэгэн болохоор итгэхэд жаахан асуудалтай. Гэхдээ эсэргээрээ зөвхөн өөрт нь ашигтай зүйл дээр л хөдөлдөг гэдгийг нь мэдчих юм бол түүнийг нь ашиглаад харилцахад хэлбэрхаан гэсэн үг. За танилцуулга дууссан болохоор буцаад үйл явдал руу орцгоё. Өөрийнх нь өрөөнд бохируудаа хадгална гэсэн шийдвэр гарсанд оролцсон 8 давхар маань хаалгаад өгжээд хоолоос явуулахаа болсноос хойш 3 хоног өнгөрөх бөгөөд манай хэд туйлцаар эцтэй өрдөг. Яах ч аргагүй болсон хүмүүс нэг нэгнээсээ буруугаа хайж бүр сүултээ 5 давхрын эмэгтэй хийм харж эхэлдэг. Аргаа орсон 2 давхрын эмэгтэй ингэж өгөж байхаар зүгээр үндсэн цагийг бүгдийг нь ашиглаж худалдан авалт хийгээд тоглоомыг дуусгая гэхэд нэг давхрын залуу тэр бомтой болтлоо эндээс гарч чадахгүй гэж зогсоодог. Ийм хэцүү дүр зургийг харсан жинсүү маань 8 давхраас уучлалт гуйгаад бохируудыг бие өрөөндөө хадгалъя. Угаасаа авьяас үзүүлэх тал дээр хамгийн бага цаг авсан нь би болохоор тэр нь зөв гих бөгөөд 4 давхрын эмэгтэй муудад бага цаг авсан болохоор би ч гэсэн талыг нь авъя гэж хамтдаа бохирыг хувааж авахарлаг. Азар 8 давхрын эмэгтэй уучлалыг нь хүлээж аваад эцэст нь манай хэд хоол устайгаа залгадаг. Гэхдээ 8 давхар болон бусад оролцогчид өөрсдийн байр суурийг мэдэрсэн болохоор 8 давхрын ая талыг харж тал зассан маягтай шоу маань ер нь л нэг тиймэрхүү зэрэглэлтэй болж эхэлдэг. Нилээд хоног өрөөндөө бясалгал хийсэн 8 давхар маань гарч ирэхдээ цагаа сонгохын тулд сонирхолтой тоглоом тоглоулъя гэж бодсон байх бөгөөд бусдын ч гэсэн дэмжснээр тоглоомд тоглох оролдог. Хааны тоглоом гих нэртэй бөгөөд 8 бөмбөлөгнөөс онцгой бөмбөлгийг сонгосон хүн бусад оролцогчдоо санамсаргүй байдлаар хоёрыг нь сонгоод хүснээ хийлгдэг тоглоом. Эхэндээ оролцогчид маань гараасаа хөдлөлж эсвэл үнсэлж гэх юм уу хөнгөн шийтгэл өгж байсан ч 8 давхар хаанаар сонгогдсноор 2 болон 6 давхрыг хоорондоо зодтолт гэсэн даалгавар өгдөг. 2 давхрын эмэгтэй нэлээд сайн зодтолдог байж таарад 6 давхрыг илд илүүрхэж эхэлдэг. Гэхдээ өмнөх авьяасаа үзүүлэх тэмцээн дээр хавтан аглах үеэрээ гараа эвгүй болгочихсон бөгөөд тэрийг нь 6 давхар анзаарснаар гарлуун дайрж улмаар унгааж байгаад аимшигтай гарч оддог. Хамгийн өвгийн нь энэ аимшигтай дүр зургийн дараагаар өмнө нь нэмэгдэж байгаагүй ихээр буюу ойролцоогоор 50 орчим цагаар үндсэн цаг маань нэмэгддэг. Үүний дараагаар манай хэд ярилцаж байгаад дахиж иймэрхүү зодон эсвэл хүсээгүй зүйлийг нь хийлгэхгүй тулд хааны өгсөн даалгаврыг биелүүлмээргүй байвал оронд нь шийтгэл авч болохоор дүрмээ өөрчилдөг. Тэр шийтгэл нь цахилгаан гар буу. Маргааш нь олж дахиад л 8 давхар хаанаар сонгогдох бөгөөд манай жинсүү 5 давхрын эмэгтэйн хөхийг нь барих даалгавар авдаг. Уг нь 5 давхрын эмэгтэй даалгавар болохоор ойлгож байна гэж зөвшөөрсөн ч жинсүү маань ёс зүйн үйлдэл хиймээргүй байна гэж хинхийгдээ шийтгэлийг сонгодог бөгөөд өмдөндөө шийдлээ тогон цогцолдог. Дараагийн өдөр нь 4 давхрын эмэгтэй хаан болох бөгөөд дахиад л 2 болон 6 давхрын залуу даалгавар хийлгэх хүмүүсээр сонгогддог. Энэ удаа сонгогдоогүйдээ үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж байгааг жинсүүг хараад тогон цохиулах ямар аимшигтай байсныг төсөөлж болохоор санагдсан. За тэр ч яг 2 болон 6 давхрын шийдэгдэл нь хааны дээшээ шидээд гар дээр авсан зоосыг тааж чадаагүй хүн тогон цохиулах ёстой болж таардаг. Харамсалтай нь 2 давхрын эмэгтэй маань дахин нэг удаа ялагдаж тогон цохиулах шийдгэлийг авдаг. Дараагийн өдөр дахиад л 8 давхрын эмэгтэй хаанаар сонгогдох бөгөөд аль хэдийн нэг удаа тогон цохиулаад үзсэн жинсүү болон 2 давхрын эмэгтэй даалгавар биелүүлэх хүмүүсээр сонгогддог. Нэгээ ээлжилж алгадах бөгөөд төрүүлж бууж өгсөн нь тогон цохиулна. Яадаг ч байсан дахиж тогон цохиулахгүй дэгээ даалгадалцсан жинсүү маань 2 давхрын эмэгтэйн 2 дахь алгадалтан дээр шууд бууж өгөөд тогон цохиулгаар алдаг. Ер нь бол тогон цохиулснаас илүү хүчтэй алгадуулсан гэсэн үг.
За гэтэл тэр оройн нэг давхрын залуу болон хоёр давхрын эмэгтэй хоёр жинсүүтэй уулзахаар ирэх бөгөөд нэг давхрын залуу энэ тоглоом шударгаар явагдахгүй байгааг анзаарчихсан талаараа хэлдэг. Байн хаанаар сонгогдож байсан 8 давхар болон 4 давхар мөн дээрээс нь дандаа хэлж байсан 6 давхар 3 хоорондоо хуйлдсан бөгөөд хааны бөмбөлөгт жижигхэн таних тэмдэг тавьчихсан болохоор л дандаа сонгогдоод байсан юм лээ. Тэгээ үүнийг нь мэдсэн ч гэсэн шууд очоод хэрүүл урал хийхлээр баттай нотлогоо байхгүй. Нотлогоо оллоо ч гэсэн дахиад л өөр арга сэжигж магадгүй гэж бодоод 4 давхрыг очиж сүрдүүлээд бөмбөлөг дээр тэмдэг тавихыг нь болиулж шударгаар тоглоомыг явуулахаар болдог. Маргааш нь болж тэмцээн шударгаар явагдах бөгөөд анх удаа нэг давхар хаанаар сонгогдож мөн л анх удаа 8 болон 7 давхар даалгавар биелүүлэх хүмүүсээр сонгогддог. Шийтгэл нь мөн адил зоос шийдэх бөгөөд энэ удаа 8 давхар ялагдаад шийтгэл авах хүнээр сонгогддог. Гэтэл яг шийtгэлээ авах гээд байж байтал 6 давхрын залуу дайрч орж ирээд 7 давхрыг цахилгаан буугаар нь буудаж угаар 4 дугаар анги маань дуусдаг. За 5 дугаар анги маань 6 давхрын залуугийн танилцуулгаар эхэлдэг. Гаднаас нь харах юм бол ширүүн дүр төрхтэй, бусадтай дарамжмуу, дээрлэхүү, харгас гэж дүгнэхээр хэдий ч дотор тал нь бол ер нь л гаднах төрхтэйг адилхан дөө. Бүхнийг нудрагаараа шийдэх сонирхолтой. Гэхдээ нэг авааштай тал нь зөв зүгээр байж байгаад л хүнтэй хэрүүл өдөөд дээрлэхэд байдаг хүн бол биш. Шаардлагатай үед буюу өөрийнх нь эрх ашиг нь зөрчигдөх, эсвэл ашиггүй гэж үзвэл хүчирхийлүүлдэхтэй огтхон ч хэрэгэлцдэггүй нэг. Ерөнхийдөө кинон дээрээ бол муудлын дөрвийг бүтээж байгаа ч миний хувьд бол шууд муу хүн гэж хэлэхэд хэцүү санагдсан. Гэхдээ мэдээж сайн гэж хэлэхэд ч хэцүү л дээ. За танилцуулга дууссан болохоор үйл явдал руугаа буцаад орцгоё. Шийтгэл аваад яг цахилгаан буугаар буудуулах гэж байсан 8 давхрыг авраад оронд нь гимгүү 7 давхрыг буудсан 6 давхрын залуу шалтгаанаа тайлбарлахдаа бидний тоглоом хэтэрхий үүдгартай болоод байсан болохоор эргэлт маягийн сонирхолтой зүйл хийхийн тулд ингэчглээ гэж хэлдэг. Яг уу хин ч харсан 8 давхрыг өмөрсөн гэдэг нь тодорхой байсан ч нэг иймэрхүү шалтгаан болж хэлдэг. 7 давхрыг сэргэх үед бүх зүйл өөрчлөгдсөн байдаг. Өөрсдөд нь цахилгаан буу, хоол хүнс, хүч чадал нь агуулхлаар 4, 6, 8 давхрын 3 хоорондоо нэгдэж байгаад бүх эрх мэдлийг гартаа авчихсан байдаг. Мэдээж хэрэг төв цагны утсыг цоожлоод бусад оролцогчдын өрөөний утсыг нэвдэлчихсэн учраас ямар нэг зэвсэг гарах боломжгүй буюу эсрэг тэмцэх боломжгүй болчихсон гэсэн үг. Ингээд 7 давхрыг ухан орох үед бидний талд ор гэх бөгөөд 7 давхар хэдийгээр нөгөө хэдтэйгээ нийлдэг байсан ч нөхцөл байдлыг дүгнээд хүчтэй талд нь аюулгүй байхыг сонгодог. За ингээд ухаалаг нэгний хүртэл өөрсдийнхөө талд оруулснаар шин дүрмтэй болдог. Одооноос эхлээд доод давхрын 4 цаг нэмэх ажлыг хийх бөгөөд дөрүүлээ нийлж байгаад өдөрт 24 цаг нэмэх үүрэгтэй хэрвээ чадахгүй бол хоол өгөхгүй. Нэг хүн 3 цаг нэмж чадах юм бол 2 зоос авах бөгөөд тэрүүгээрээ дээд эдээсээ хоол ус худалдаж авна. Хэрвээ цаг нэмж чадахгүй бол зоос авахгүй, зоосгүй хүн хоолгүй гэсэн үг. Тэгээд зогсохгүй юу хийж цаг нэмхийг нүртэл дээд гэж шийдэх бөгөөд өөрсдийн бэлдсэн тоглоомнуудаас суглуулж тоглуулахар болдог. Эхний тоглоом нь нуугдаж тоглох бөгөөд манай дөрөв нэг хэрэгтнээ болгоод нуугдах ёстой. Цаг дуусах үед нуугдаж чадаагүй хүн 6 давхрын залууд баригдаж задуулна. Хамгийн сүүлд үлдсэн ганц хүн л шийдвэрлэхгүй мултрах бөгөөд энэ тоглоом дээр манай жинсүү ялагч болдог. Ялагч болсон хүн нь нүдэ болгож байгаад нөгөө гураасаа аль нэгийг нь цохих ёстой бөгөөд ялсан ч гэсэн хэцүү зүйл хийх шаардлагатай болдог. Энэ бүх харгислалтын дараа цагч дажгүй нэмэгдэх бөгөөд эцэст нь нэгэн зооснуудаа авахар боллоо гэтэл тэрийгээ ч зүгээр өгчөгдөггүй. 4 хүн тус бүр 2 зоос буюу нийтдээ 8 зоос авах ёстой байсан ч цаг сайн нэмсэн гээд 9-ийг өгөхөөр болдог. Гэхдээ зүгээр майгээд өгчихгүй хоорондоо ярилцалгүйгээр дор бүрнээ хідэн зоос авмаар байгаагаа бичих ёстой бөгөөд нийт зоосны хэмжээ 9-өөс идэрх юм бол хэн ч зоос авах боломжгүй болно. Хүн бүр 2 зоос авъя гэж бичвэл яг сайхан даарах ч гэсэн 2 хүн 3 зоос авъя гэж бичих юм бол 9-өөс илүү болоод бүгдээрээ хоолгүй болно гэсэн үг. За тэгээд манай жинсүү баахан юм бодож бусад нь 3 гэд биччихэж магадгүй гэж бодоод 1 зоос авъя гэд бичтэл бусад хэдэнд бүгдээрээ 2 гэж бичсэн байх бөгөөд манай хүн олон юм бодсноос олоод ганцаархнаа нэг ус л авч чаддаг. За ингээд маргааш нь болж асуулт хариултын тэмцээн болох бөгөөд хариултыг нь жинсүү болон нэг давхрын залуу хоёр төрүүлж мэдсэн ч гэсэн албаар хоёр давхрын эмэгтэйд шипи өксөөр аваад ялуулдаг. Яагаад гэсэн чинь манай хэд дундаа биеийн хүч хамгийн сайтай нь хоёр давхар бөгөөд ялсан хүн нь зохиор барих боломжтой учраас тэр завшаанаар төрийн эргэлт маягийн юм хийнэ гэж дотроо төсөөлдөг. Гэхдээ эцэст нь хоёр давхар маань тэр санааг нь огтхон анзааралгүй өнгөрөх бөгөөд төлөвлөгөө нь шууд л бүтлгүйддэг. Өдөр хоногуд өнгөрсөөр нэг өдөр манай хэд авах зоосны хэмжээгээ 9-өөс хэтрүүлснээр хоолгүй болох бөгөөд өлссөн хүмүүс уурлаж эсэргүүцэл илэрхийлсэн ч хамгийн түрүүнд дуулууртай өрөөндөө орсон нэг хүнд 10 зоос өгнө гэх үгэнд 5 давхрын эмэгтэй бүдэрснээр тэдний эсэргүүцэл бас л талаар болдог.
Цаг хугацаа өнгөрсөөр бараг л бууж өгөхийн даваан дээр нэг давхрын залуугаас нууц цагтл ирдэг. Лифтээр дамжиж доошоо буугаад нэг давхрын өрөөнд бүгдээрээ цуглаж байгаад 6 давхрын залуу руу гинт дайралт хийж энэ бүгднийг дуусгая гэсэн төлөвлөгөө байдаг. 5 давхрын эмэгтэй лифтээр буух юм бол 4 давхарт баригдчих учраас 3, 2, 1 давхрын 3 хамтрах бөгөөд эцэст нь тоглосон өдөр нэрж төлөвлөгөөгөө амжилттай эхлүүлэх бөгөөд 6 давхрын залууг ялж чадсан ч цахилгаан буун дээр ирээд гацтал 7 давхрын залуу аль үчээ сумыг нь авчихсан байж тараад эцэст нь манай эдийн ялалтаар 5 дахь анги манд дуусдаг. За ингээд парт 2 буюу 3, 4, 5 дахь ангийг ярьж дууслаа. Сүүлийн ангиудыг нэг парт болгоод удахгүй оруулах учраас дардыг өмнөдө дараа түлээж байгаараа дараагийн эвчлэгээр уулзтлаа. Түр баяртай.